Тэгэхээр яг энэ төсвийн тодтголыг алдагдлан 4.4 их найд болцсон хамгийн харамсалтай нь бүх зарлууд нь гараа явцсан. Одоо ингээд энэ 4.4 их найдыг яаж энэ өнгөрсөн 4 сард яаж санхүүжүүлэх вэ гэдэг нэг том толгойн өвчин байх шиг байна л да. Тэгээ яг үндсэндээ засгийн газраас энэ одоо төлөвлөж байгаа төлөвлөгөөр бол нэг энэ 4.4 их найдын нэг 2.9 их найдын үнд цаас гаргая. 1.4 их найдын бол зээл авахаар зээл авч яж энэ төсвийн алдагдлаа нөхөё гэсэн нэг ийм төлөвлөгөө танилцуулаад байх шиг байгаа юм. Гэхдээ харамсалтай нь яг одоо ингээд энэ Монгол банкнаас барьж байгаа байр суурь чинь яг өөр байр суурь байгаад байна гэж би ойлгоод байгаа байхгүй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд үндсэндээ төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр чинь хоорондоо ямар ч уялдаагүй явж байгаа л бид нар энэ эдийн засгийн хүндрэлд хүрсэн байж байгаа шүү дээ. Тэгээ одоо яг үлдэж байгаа хугацаанд 2.5 их найт төгрөгийн дотоодын үнд цаас гаргана гэж яриад байна л да. Гэтэл харамсалтай нөгөө нэг энэ дотоодын үнд цаас гэж худалдаж авах гэж байгаа арилжааны банкуудыг чинь худалдаад авцсан байгаа өнөөдөр юу ч бүр дээд хэмжээндээ хүрчээд 750 тэрбум төгрөгөнд хүрчээд байж байгаа юм байна шүү дээ. Одоо өөрөөр одоо хичнээнч засгийн газар дотоодын ийм бонд гаргасан юм худалдаж авах ийм арилжааны банкуд байхгүй болчихсон шүү дээ. Байхгүй болчихсон. Тэгээ Монгол банк бол одоо ингээд энэ төсвийн алдагдлыг бид нар бол ямар ч одоо энэ санхүүжүүлэх боломж биднэрт байхгүй болчлаа. Тийм учраас энэ засгийн газраас өргөн барьж байгаа төсвийн тодтголыг дор хаяж нэгээс 2 их найдаар одоо бууруулаач гэсэн ийм бодлого бариад байгаа юм байна гэж би ойлгоод байгаа. Энэ Монгол банкнаас хүн байна уу байхгүй юу? Тэгээ одоо төсвийн засгийн газраас өргөн барьсан төсвийн бодлого нь нэг өөр. Монгол банкнаас явуулж байгаа мөнгөний бодлого нь бас нэг өөр. Нэг ийм нөхцөл байдал үүсчээд байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо үнэхээр энэ үлдсэн хугацаанд засгийн газраас гаргахаар төлөвлөж байгаа 2.5 их найдын чинь төгрөгийн дотоодын их хөөсөр гаргаад энийг худалдаж авч чадахгүй ийм эрсдэл үүсчүүл одоо яг яах вэ? Энийг ер нь тооцсноо сангийн. Бодиттой ийм эрсдэл үүсэх одоо нөхцөл байдал бий болчихлоо шүү дээ. Тэр ийм нөхцөл эрсдэл үүссэн тохиолдолд ер нь яах юм бэ? Одоо ингээд энэ өргөн барьсан төсвийн тодтголоо дор хаяж нэг их найдаар одоо багасгах бууруулгын бодиттой боломжууд байна уу гэдгийг нэгдүгээрт би асуухыг хүсэж байна. За хоёрдугаарт нь сая Монгол улсын зээлчих зэрэгэл буурсан. Зээлчих зэрэгэл буурсны хамгийн гол шалтгаан нь яагаад Монгол улсын засгийн газрын зээлчих зэрэглэлийг бууруулж байгаа гэхээр энэ засгийн газрын макро эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээ нь тодорхой бос байна гэж байгаа байхгүй. Тодорхой бос байна. Тэр гүн төсвийн тодтголоор 2017-18 оны одоо төсвийн хүрээний төсөөлөл мэдээлэлүүд хамт орж ирж байгаа. Тэгэд яг энэ эдийн засгийн хүндрэлээс яг ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж даван туулах юм бэ гэдэг нь өнөөдөр хүртэл тодорхойгүй учраас нөгөө бидний зээлчих зэрэглэл маань буурчлаа. Ингээд зээлчих зэрэглэл буурахаар бид нар гадаадын зах зээлээс мөнгө босгож чадахгүй гэсэн ийм хүндрэл бодиттой хүндрэл үүснэ. Энийг тооцсон уу? Хоёрт нь. За гуравдугаарт нь улсын их хурлд Монгол банкнаас ийм бичиг ирсэн юм л да. Юу гэхээр энэ төсвийн тодтголыг өргөн барьж байгаатай холбогдуулаад төв банкны дохой хуульд одоо өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна. Гэтэл харамсалтай нь энэ саналыг Монгол банкнаас ерөөсөө ийм санал аваагүй гэж. Аваагүй. Тэгээд засгийн газар одоо Монгол банкны бие даасан бүрэн бие даасан байдалд одоо алдж байгаа их бүдүүлэг алхам болж байна. Гэт ингээд энэ төсвийн тодтгол чинь төсвийн бодлого мөнгөний бодолтойгоо одоо хоёр өөр зөрүүтэй энэ төсвийн тодтголыг баталчих ийм эрсдэл үүсэж байна. Энэ бүх эрсдлүүдийг ер нь тооцсон юм уу гэж. За дөрөвдүгээрт нь энэ хөгжлийн банк байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн банкн дээр одоо ер нь мөнгө байна уу? Энийг нэг тодорхой хэлээч. Уг нь бол энэ арилжааны банкуд дээр байршуулсан нэлээд хэдэн тэрбум төгрөгийн одоо санхүүжилт байна гэдэг. Буцаагаад хөгжлийн банкнд татчих чадхаа бэлдсэн юм шиг байгаа даа. Тэгээ бас нэг хийсэн алан бас их сурвалжаар бол өнөөдөр хөгжлийн банкнд ч бараг 1 сая доллар л үлдсэн байна гэсэн. Хамболог шүү 1 минут өгч. Яг энэ төсвийн алдагдлыг одоо санхүүжүүлэх бодиттой их усуу та нарын төлөвлөж байгаа энэ төсөөллүүд чинь хэтэрхий их эрсдэлтэй төсөөллүүд оруулж ирж байгаа юм биш үү? Энэ эрсдлийг ер нь яа татсан юм бэ? Энэ хөгжлийн банктай холбоотой санхүүжилттэй холбоотой энэ мэдээллүүдийг бас их хурлын гишүүд өгөөч гэж. За хамгийн сүүлд нь хэлэх гээд байгаа асуудал бол үндсэндээ энэ зарлагын төсөөллүүд чинь их тийм сэтгэл зовоогоод байгаа юм л да. Одоо бараг үндсэндээ цалин тэтгэвэр тэтгэмж нийлээд 3.7 их найд болчихж байгаа. Бараг үндсэндээ 3 төгрөгийнхөө 1 төгрөгийг л бараг цалин тэтгэвэр тэтгэмж нийгмийн халамж зарцуулаад. Тэгэхээр цаашдаа ер нь энэ дунд хугацааныхаа төсвийн зарлагын одоо реформыг ер нь яаж хийх гэж юм бэ? Энэ ер нь төсвийн тодтгол дээр тодорхой нөлөөллүүд нь туснаа гэсэн ийм зүйл дээр л тодорлох авахыг хүсэж байна. За асуултанд
Монгол банк Сангеямнаас хариулах уу? Ганбатар хариулах уу? За 2 номер микрофон өгч. За ингээм болон гишүүний асуултанд хариулъя. Яг нь өргөн барьсан тодтгол дээр их усүр талдаа саяхан яриад байгаа дутагдaltaй өнөд байгаа. Гэхдээ энэ сая ихний хагас жилдээ төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр улсын хурлаас иргэсэн бондын санхүүжилтүүд гарцсан байгаа. Үлдэж байгаа хугацаанд бид нэмж бонд гаргахаар ийм байдлаар санхүүжилт бол явна. Хэрвээ бондууд яг эрсдлийг бол бид энэ саяхан төсвийн дадгал дээр бол бид эрсдлүүдийг нэлээд тооцож утсан. Хэрвээ бондууд дээр бол их усүр дадаа хүндрэл үүсэх юм бол бид төсөвт орж ирж байгаа орлогын дүндээ тааруулаад их усүртэй тааруулаад бид зардлуудаа ирэмблэх ийм байдлаар санхүүжилтийг явахсаар аргагүй юм нөхцөл байдалтай байгаа. Энийг бол хийнэ. Зарлага талд бол тодтол дээр бид нар бол яг энэ богино хугацаанд шинэхэд ирэх жилүүдэд дунд хугацаанд зардал бууруулах юм хэмнэлийн байдлаар ажиллахаар бол нэлээд тийм өөрчлөлтийн юмнуудыг оруулж ирсэн байгаа. Яг энэ оны нөлөөлөл нь бол үлдэж байгаа хугацаанд сүүлийн 4 сарын нөлөөлөл байгаа болох тэр мөнгөн дүнгээрээ бага байгаа. 17, 18, 19 онууд дээр ингээд дунд хугацаанд бол зардлуудыг бид нэ 500-аас 600 тэрбум төгрөгөөр ингэж бууруулахаар бол ийм байдлаар бол тооцож оруулсан байгаа. Одоо 17 оны төсвийг Сангеям одоо боловсруулаад ажиллаж байгаа. Энэ дээр бол зарлагын реформын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зардал бууруулах асуудлуудыг судалж байгаа. Болцоотой бүх ингээд хэмнэж болох бүх зардлуудыг бууруулсан байдлаар бол ингэж 17 оны төсвийг өргөн барина гэсэн байдлаар Сангеям ажиллаж байгаа. Тэр үнэт цаас гарах асуудлаар тодорхой Сангеям одоо засгийн газар үнэт цаас гаргана гэдэг байдаг. Монгол банк бол энэ дээр эсрэг байр суурьтай гэсэн энэ талаар одоо та нар үнэт цаас гаргахгүйгээр болох юм уу? Үнэт цаас гарах гэдэг юм гэж. Ингээм бол гişүн тэгж тодруулсан мэт тэ. Тэр тодорхой асуултанд нь та нар тодорхой хариулт да. Тийм боломж байгаа юм уу? Нэг номерт микрофон өгч. Нэрээ албан тушаал хэлээд хариулт. За Сангеамны өрөө удирдлага хэлцээний дараа наран гэрэл их амглан гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол 16 оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.4 их найт төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Тэгээд тодтголоор үлдэх хугацаанд 1.3 их найт төгрөгийн үнэт цаас гаргахаар төсвөлөд оруулсан байгаа. Монгол банктай хамтарч ажилласан байгаа. Тэгээд Монгол банктай зөвшөөрөлдсөн дүү. За Монгол банкнаас Монгол банк ерөнхийлөгч 2 номерын микрофоныг өгчих доо. Өстөг танилцуулаад албан тушаалын танилцуулга. Лавгсран Монгол банкны дэд ерөнхийлөгч гишүүний асуултанд хариулъя. Яг өнөөдөр Монгол банкн дээр байгаа үнэ цаасны төв банкны үнэ цаасны үлдэгдэл бол 1.1 их найт төгрөг байна. Энэ маань өөрөө банкудад байгаа нийт чөлөөт их усрыг татсан хэмжээ. Та бүхэн сайн мэдж байгаа саяны нэг ханшны том савлгааны дараа Монгол банк бодлогыг өөрчлөөд нэлээд урт хугацаагаар үнэ цаасаа гарах болсон. 84 хоногт үнэ цаас гаргаад одоо ингээд нийт Монгол банкн дээр байгаа богино болон урт хугацаанд 84 хоног хүртэл үнэ цаасны үлдэгдэл 1.1 их найт төгрөг байна. Тэгэхээр бол засгийн газрын хувьд бол одоо санхүүгийн салбараас бол үнэ цаасаар хөрөнгө босгоход бол бас төвөгтэй байгаа. Яг гэвэл нэгэнт банкуд чөлөөтэй байгаа их усүрэ төв банкны үнэ цаасанд байршуулчихсан байгаа гэж. Хоёр дахь асуудлын хувьд бол төв банкны тухай хуульд байгаа. Төв банкнаас бол засгийн газар зээл олгож болно. Тэгтээ олгох дээд хязгаар гэж бас байдаг. Бас хугацаа бас байгаа. Дээд хязгаарын хувьд бол сүүлийн 3 жилд улсын төсөвт орсон орлогын 10%-аас хэтэрж болохгүй гэсэн ийм дээд хязгаар байгаа. Тэгэхээр сүүлийн 3 жилд улсын төсөвт төлөвлөсөн нийт орлогын 10%-аас бол хэтрэхгүй. Тухайн жилийнхээ алдагдлыг хааж байгаа учраас бол энэ зээл маань тухайн ондоо хаагдах бас юм учиртай байгаа. Тэгэхээр хэрвээ энэ он дотор засгийн газар Монгол банкны зээлэх юм бол энэ ондоо л хаагдах хэрэгтэй л гэсэн ийм л зохицуулалт үйлчилж байгаа. За баярлалаа. Одоо хөгжлийн банктай холбоотой асуудал юм ярихлаа. Сангеям. Хөгжлийн банктай холбоотой асуудал асуусан шүү дээ. Дэд сайд хариулах уу? Сангеямны газрын дарганаар хариулах юм уу?
Нэг номерын микрофон. Арцсан байна тий. За. За хөгжлийн банкн дээр засгийн газраас хууль зүйн яамны дэд сайд за миний бие мөн ахлаад Монгол банк сангийн яам хууль зүйн яам орсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг тайлангаа 9 сарын 10 засгийн газар танилцуулах хэрэгтэй байж байгаа. Тэгээ энэ үний дараагаар байнгын хороодод бол мэдээлэл өгөөд явах боломжтой байна. Нотгш асуулт асууя.